Сайн байцгаана уу? Өглөө, өдөр, орой минь. За тэгэхээр номон дуртай, номонд хайртай, ном унших сонирхолтой хүүхэд багчууд, залуучууд, за мөн аав ээж, томчуудаа бүгдэнд нь зориулаад номтой влог хэмээх шинэхэн булангаа эхлүүлж байна. За энэхүү булангийнхаа хамгийн ихний дугаарт Английн зохиолч Дэвид Уильямс хэмээх хэрхмийн талаар дурдъя гэж бодлоо. За Дэвид Уильямс нь 1971 оны 8 дугаар сарын 20-нд төрсөн. За Английн энэд мэнд жүжигчин, телевизийн од, комедиан юм хүү юм аа. За 2008 оноос одоо хүүхдийн зохиол бичиж эхэлсэн бөгөөд 2020 оны хүртэл бол маш олон хүүхдийн уран зохиолын ном гаргасан. Тэгээ бүгд одоо дэлхийд дахинаа амжилттай олон хэлээр хэвлэгдэн уншигчдад хүрч байгаа. За манай Монголд бас нэлээд хэдэн ном гарсан. За тэргээрээс дурдах юм бол Гангста эмээ, Шүдний шулам, Тэр бомтон хүү, Харахтай бүргэр, Сансрын хүү, Өрчин Харахтай бүргэр, Даашинстай хөлбөмбөгчд гэдэг юм бас нэлээд хэдэн ном гарцсан. Тэгэхээр та бүхэн бас унших хүсэх юм бол бүх номын дэлгүүрүүд байгаа. За энэ зохиолчийн маань маш том онцлог байдаг. За тэрний юу вэ гэхээр одоо гэр бүл салалт ч юм уу, за эсвэл хайртай дотны хүнээ алдах ч юм уу. За энэ мэт тийм хүүхдээ ярилцахад хэцүү юм зовлонтой асуудлуудыг маш хөвгөлтэй хөнгөн үгээсээр ингээд одоо ойлгуулчихсан ийм төрлийн зохиол бичдэг. За жишээлх юм бол одоо Гангста эмээ зохиол дээр нь бол эмээ болон ачхүү хоёрын хоорондын харилцаа, ялангуяа гэр бүлийн хоорондын асуудлуудыг бол энэ зохиол маш одоо тодорхой гаргасан байдаг. За тэр бомтог хүү зохиолд бол одоо тийм баян автай нэг хүүгийн тухай гардаг. Гэхдээ тэр хүүд бол одоо юу ч дутагдчих чадахгүй ингээд баянч нэлийг юм байгаа боловч цаана нэг тийм одоо найз нөхдийн хайр, эхийн хайр шиг тийм үү бас нэгэн зүйл цаана ингээд дутагдаад ингээд яваад байгаа тэр зүйлийг бас гаргадаг. За Харахтай бүргэр дээр бас л энэ хүмүүс хоорондын харилцаа холбоог хүн гаргадаг. Одоо энэ дэр бол нөгөө бид нар ярьдаг хойд аав, хойд ээж гэдэг тэр талын асуудлыг энэ дээр гаргаж өгдөг. За тэгээд цаашлах юм бол Даашинстай хөлбөмбөгчдээр бол одоо хүний сонирхол өөр, хүн ялгаатай гэдгийг бол маш тодморон гаргаж өгсөн байдаг. Гэх мэтчлэн одоо ийм хэцүү хүн сэдвүүдийг бол хөнгөн холон хэлбэр маш амархан хөнгөн гаргаж өгсөн байдаг. Тийм учраас бол би энэ зохиолчийн маш том фэн гэж одоо өөрийгөө таацдаг. Тэгээ энэ зохиолчийн дээр бичих хэвээс чадварыг нь бол үнэхээр биширдэг. За ингээд зохиолчийнхаа одоо Гангста эмээ зохиолыг нь товчхон ярих юм бол тэгтээ товчхон ярихээс илүү бас яг ярихлаар нэлээ их юм яригдах болдог. Гэхдээ л товчхон ярихыг одоо хичээе. Та бүхнийгээ бас өөртөө унших амттай байх гэж бодож байна. За тэгээд энэ номыг уншихад бол зарим хэсэгтэр нь учиргүй ташгинтлыг нэгээд инээд хүрээлтэй тэгжижсэн зарим хэсэгтэр нь бүр хамар шашхираад үлэн сабар шатсан ч юм уу ийм хэсгүүд бол гардаг. За тэгээд энэ дээр би бас нэг юм хэлмээр байгаа юм. Хүүхдийн ном гэхэд тэгэхээр одоо бас зөвхөн хүүхдэд зориулсан гэдээ манайхаа ойлгоод байдаг. Гэтэл хүүхдийн ном ч бас цаанаа томчуудад бас зориулагдсан. Томчууд ч гэсэн уншихад бас болохоор ийм номууд байдаг шүү гэж хэлмээр байна. Тэгээ эцэгчүүд ч гэсэндээ бас хүүхдтэйгээ уншаад одоо энэ ярьж чаддаггүй ингээд бэргээд айгаад ингээд хугацаагаа өнгөрөөдөг энэ хэцүү сэдвүүдээ энэ номоор дамжуулаад бас та бүхэн ярилцвал илүү амар байдаг шүү. За тэгээд Гангста эмээ зохиол руугаа орцгоё. За энэ зохиолыг бол би анх уншаад маш сэтгэлд хүрсэн, уйлсан, догдолсон, гонёлсон тий. Тэгээд тухайн үед бас яг манай эмээ бас нас бараад удааг байсан болохоор миний сэтгэл бас тэгж хүрсэн байж магадгүй. Гэхдээ л ингэ сэтгэл үнэхээр хүндсэн ийм зохиол байсан. За зохиолын хувьд бол Бен хэмээх хүү их дуу чимээ болсон одоо тийм сонсголын аппараттай, эрүүн доороо хэзэн ширхэг үстэй, байцаа нүгнэр хаахалсан. Тэгээл одоо бусдын адил тийм бурал үстэй, хийм шүттэй те ийм имийтэй. Тэгээ тэр имийтэй тун дургу
Тэгээ эмээгээ бол дэндүү уйтгартай ямагт түүнээс хол байхыг хичээдэг. Тэгээд одоо юу гэдэг хийсэн хооллын хүртэл голоол тийм ээ. Тэгээд үнэхээр уйтгартай хийх ч юм болтдгүй ч гэдэг юм уу. Ийм байдлаар ханддаг. За тэгээд сүүлдээ нөгөө эмээгийнхаа одоо тэр нууцлаг ярианд автаад тэг асар олон адал явдал инээд нэргэний дараа тэр бүхнийг одоо ойлгож эмээгээ хайрлаж эхэлдэг. За яг үүнийг төрсөлсөн хэсэг бол одоо зүгээр л зүрхэнд хүрсэн хэсэг байдаг. Тэгээд та нарт бас сонсгоё, яг тэр хэсгийг уншиж өгье. Тэгээд эмээгээ чанга ихчин тэврээд хазар дээр нь үнслээ. Үстээ ирүүн огтхон чивгүй санагдсангүй. Харин ч таалагдж байна гэж. Сонсголын аппаратных нь шүгэлдэг чимээж айтайхан сонсогдсон. Байцааны өнөр нь хүртэл таатай санагдаж байлаа. Гэхдээ юу юунаас илүү өрөөж мэдлгүй онгочгдг нь бүр их хайр хүргэв. Эмээгийнх нь бүх зүйл биэнд сайхан санагдав. Яг энэ хэсгийг уншихад үнэхээр тийм ойлгох, гонгоглох тий бүх мэдрэмж зэрэгцэхээр ийм хэсэг байгаа. Тэгээд хамгийн бест нэг хишлэл хэсэг байна. За тэр нь бол одоо та бүхэн бас ч тавь сонсоорой. Хамгийн аимшигтай чимээ бол анир чимээгүй. Анир чимээгүй болох нь эмээ амьсгал хураасныг илтгэх билээ. Гэт эцэст нь нөгөө эмээ өвчтэй болж таарад ингээд би энэ бүхнийг ойлгосон. Тэ эмээг хайрлаж эхэлсэн учраас энэ хэсэг дээр бүр ингээд маш их зүйл бодогдуулдаг. Үнэхээр аимшигтай. Яг энэ хэсгийг уншаад би нэг хэсэг дугаа хураагаад таг ханар өлрөөсөн. Тэгээд тухайд яг бодсон зүйл гэх юм бол хүмүүс бид нар ер нь те ажил гээл эсвэл ямар нэгэн чухал биш зүйлд анхаарлаа хандуулаад ингэж гүйсээ цагуугүйсээр аваад тэгээд нэгд мэдгэд ингээ хажууд байгаа хүмүүсийнхаа сэтгэл зүрхийг ч ойлгохгүй юу боддог сандаг юунд дуртайг нь ч мэдэхгүй ийм байдлаар цаг хугацаа өнгөрүүлдэг юм байна да гэж бодсон. Тэгээд энэ дээр бас нэг одоо эмээ ачгүй хоёрын харилцаанаас гадна бас гаргадаг зүйл нэг юм бол аав ээж хүү гурийн харилцааг бас давхар гаргадаг. За энэ болохоор биений аав ээж бол тэг маш завгүй. За ээж нь гэхтэл одоо жишээ нь хумс хуруугаа сайхан нэтрээ. За тэгэл мөн телевизэн шоу өгдөг ч юм уу юмар сар зүйлд анхаарлаа хандуулаад ингээд биенийг нэг хоошоож одоо юу гэдгийг сонсож ярилцах тийм цаг ерөөсөй байдаггүй. За аав нь гэхтэл бас л ялгаагүй ингээд завгүй юм тий. Тэгээд Бенний хувьд бол сантехникч болох мөрөдөлтэй. Гэтэл ээж аав нь болохоор бүжигчин болов яа гэм бэ? Ялангуяа ээж нь бол хүүхдээ чи бүжигчин болооч гэдэг ингээд янз бүрийн тэмцээн уралтанд оролцуулах гэдэг ч юм уу те. Ийм байдлаар ханддаг. За тэгээд үүнээс нь болоод би нь бол аав ээж юу надад хайргүй юм байна. Тэд нар ер нь нэг намайг зүгээр л төрүүлсэн байхаа ч гэдэг юм уу те. Ийм нэг мэдрэмжийг авсан байдаг. Тэгээд яг зохиолын төгсгөлд бол энэ бүхнийхээ учир зангилаанд гараад харилцан ойлголцдог л доо. За тэгээд энэ дээр нэг одоо сая би хамгийн эхлээд эмээ ачгүй хоёрын харилцаан дээр үүсдэг гонигтай хэсгийг хэллээ. Мэдээч хэрэг түрүүн хэлсэн би шог хошин зохиолч гэж байгаа тийм. Тэгэхээр энэ зохиолын бас дийлэнх хувийг нь шог хошин төрсөд эзэлдэг. За жишээлх юм бол түрүүн хэлсэн ээж нь хүүхдээ бүжигчин болохгүй шоунд оруулдаг тийм. Тэр ихтэй ээж нь бүр ингээд маш олон хуцсны санаа ингээд зурцсан. Тэгээд тэр зураг нь болохоор энэ ном дээр бүр ингээд зураад бичсэн байгаа. За тэгээд тэр загваруудаа бүр нэр өгсөн. За энэ жишээлх юм бол дүрлэлтсэн хайр, бяслаг ба өргөс тэмэх усан доорх ертөнц. За шарсан өндөгтэй гахаймах бут дарга хоёр гэх мэтчлээ. Нийттэй нэртэй. Тэгээд нийттэй тийм төрөл бүрийн загварууд гаргачихсан байдаг. Тэгээд Бен одоо энэ бүхнийг хараад бас өөрөө хэдийгээ дургу байгаа боловч ээжигээ бодоод тэр шоунд нь орох уу гэдэг ч юм ийм нэрвэлсэн юм бас энэ дээр төслөгддөг. За тэгээд бас нэг нийттэй зүйл нэг юм бол яг л нөгөө хүүхдийн сэтгэхүйгээр жишээлбэл эмээгээ одоо юу гэдэг яг ээжээсээ төрөхдөө л ингээд ийм буурал хүстэйгээ ийм химэн шүттэйгаа тий ингээд яг энэ царай төрөхтэйгаа ингээд ээжийнхэн гэдснээс гадарсан байх таа гэж төсөл боддог ч юм уу тий. Ийм нийттэй хэсгүүд бас маш их гарч байгаа. Тэгээд гол нь яг уншиж байгаа хүн маань бол эхнээс нь ахвал уншихад бүр инээ түрээл тий яг нөө
ониго уншиж байгаа ч юм шиг тийм нэттэй зүйлийг уншиж байгаа. Хамгийн сүүлд нь өстой яг энэ зүрхлөө ёг гэл ортол нэг тийм хэцүү гонигтай өнгөсийг мэдрэхээр ийм зохиол байгаа. Тэгээд хамгийн гол сэтгэл хөдлөлгүй хэсэг нь бол эмээ ачгүй хоёр яг нэг ойлгоод нэг хайрлаад эхэлтэл яг ингээд хагц залах болж байгаа. Тэр бол үнэхээр юм зохиол юм маш том эргэлт голцыг нь гэж бодож байна. За тэгээд энэ их хошигнол энэ их одоо гоног гэдэг юм уу те энэнийхээ хажуугараас залуус чиглэсэн их суртахууны хичээлүүдийг шигтгээд өчгсөн байдаг. За тэгээд нэг үгээр энэ зохиолчийг нэг үгээр тодорхойлох юм бол хөндөөр асуудлуудыг хөнгөн хошигнол сонирхолтой адал явдаар өгүүлдэг гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол бид нар тэр одоо гэр бүлийн гишүүдээ хажууд байгаа хүмүүсээ тэр сэтгэл зүрхэндээ юу бодож санаж явдгөө те юуг хайрлаж юунд дурлаж явдгөө тэр бүгдэнд бас анхаарал тавьж нэг ойлгодог хайрдаг байгаасаа гэдгийг энэ номноос бас уншиж өгдүүд маань залуучууд маань те аав ээжүүд маань ойлгож авах байх гэж бодож байна. За тэгээд хүний амьдралын утга учир мөн чанар хэмээх тийм агуу том сэдвийг одоо ялангуяа хүүхд томчууд хоорондоо харилцаа зүгээр л энгийн хошуунгайсаар тий маш энгийн асуудлыг ингээд илэрхийлж байгаа юм шиг ингээд илэрхийлээд ойлгуулнаа гэдэг бол үнэхээр бест үнэхээр ширмээр авьяас юм аа гэж хэлмээр байна. Тэгээд Дэвид Уильямсын зарим нэг зохиолууд нь кино болсон байдаг. Тийм учраас бас та бүхэн болж өгвөл бас киног нь үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд гангста аймгийн ярихад нэг иймэрхүү байгаа. Тэгэхээр цааш өөр одоо бусад юм гэх юм бол тэр бомтон хүү тэг харахтаа бүргэр гэдэг төрний дурдсан эдгээр номуудыг та бүхэн бас өөрсдөө өнгө аястай номууд учраас бас энэ мэтчлээ ингээд сэдвэр гэр бүлэрээ ч юм уу хоорондоо ярилцаж нэг ойлгоход бас нэлийн туслах байхаа гэж бодож байна. За ингээд та бүхэндээ маш баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.